Сайн байна уу? Ичгөө тарууд YouTube суух тавтай морил ингээд шинэхэн мэргээр эргэжүүлж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн маань мэрэг болохоор 6 дугаар сарын ерөнхий төлөв байдал гэсэн сэдвтэй мэрэг бол байна. За өнөөдрийн мэрэг маань 3 сонголттой байгаа. За та 100 гартлаасаа 1 2 3 гэсэн одоо сонголтоор сонголтоо хийж групптэй орж иж мэргээ үзэх боломжтой. За мөн ордны чулуугаараа мэргээ сонгох боломжтой байгаа. За эхлээд ямар ч байсан үйл мэдэгдэж байгаа те 3 хөзрөөл дэлгэж харцгаая. За эхний хөзөр my take the leap гэсэн хөзрөөл гарч ирсэн байна. Хоёр дахь нь change. За гурав дахь нь you are enough гэсэн юм хөзөр гарч иржээ. За эдгээр 3 хөзрөөс сонголтоо хийх боломжтой. За эсвэл ордны чулуугаараа сонголтоо хийх боломжтой байна. За нэгдүгээр сонголтын дээр болохоор хумх, жинлүүр, арслан, ихэр. За хоёрдугаар сонголтын дээр маань загас, үхэр, хонь, нум. За гуравдугаар сонголтын дээр маань мэлхий, хилэнц, охин, матар гэсэн юм орднууд маань гарч ирсэн байна. За ингээд та бүхэнд сонголтоо хийх хэсэг хором болгоё. За нэгдүгээр сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэг тавтай морил. За та бүхэн маань take the leap гэсэн юм гарны зурагтай те хөзрийг бол сонгосон байх учиртай. За мөн ордны чулуугаараа орж ирсэн хүмүүс маань бас байгаа гэж бодож байна. За өнөөдрийн мэргэндээ болохоор энгийн одоо яг стандарт тард хөзрийг бол ашиглах болно. За ямар ч байсан хөзрөө маш сайн холсон байгаа учраас баг зэрэг холиод өрөлтөө хийгээд явъя гэж бол бодож байна. За ингээ хөзөрнүүдээ бол дэлгэглээ. За улсын хөзөр дээр маань болохоор Page of Pentacles гарч ирсэн байна. За төрдөө ингээ тавьчих. За нэгдүгээр сонголтыг хийсэн хүмүүсийн маань 5 сар 6 сар. За ерөнхийдөө ямар байх вэ гэдэг талаас нь 5 сар маань юу нь ямар байсан, 6 сар руугаа орохоор ямар байх нь вэ гэдгийг бол харах нэ. За өрөлтийн хөзөрнүүд маань ерөнхийдөө ингэж гарч ирж байна. За эхний энэ хэсгүүд болохоор таны дотоод ертөнц өөрийгөө харж байгаа байдал, өөрийгөө илэрхийлж байгаа байдлуудыг бол илэрхийлж байна. За мөн энтлийн босоо шугам маань болохоор нийгмийн харилцаа, ажил төрөл, хайр дурлалын харилцаа гэх зэрэгтэй зүйлсийг бол илэрхийлэх болно. За ингээд өнгөрсөн гэдэг байрлалаас одоо байралд гарч ирсэн хөзрөөсөө уншлагаа эхлэе гэж бодож байна л доо. За өнгөрсөн буюу таны 5 дугаар сар бол Page of 9-ийн 100 мэт гэх юм уу те байсан байна. Ер нь бол таны хувьд элбэг хангалуун байдал, за өөртөө итгэл гэх юм уу те ер нь их юм цогцолсон 5 сар бол байсан байна гэж бол харагдаж байна. Магадгүй та бүхний маань хувьд ашиг орлого өндөртэй, за зарим талаараа илүү ингээд өөрийгөө өнгөссөн хувь хүн дээр нэлээд ажилласан хүмүүс бол олон байгаа гэж бол харагдаж байна. Ер нь зарим хүмүүсийн маань хувьд тушаал дэвшсэн ч юм уу эсвэл илүү хичээмд явж эхэлсэн ч юм уу те өөртөө томоохон одоо цаг хугацаа гаргаж ирж тэндээсээ ингээд айгүйх кайф авсан байдал бол эндээс бол харагдаж байна. За тэгээ 5 сар маань ерөнхийдөө одоо бүх зүйл одоо өвт тэгш гэх юм уу те ер нь бол их таны хувьд сэтгэл хангалуун бодож байсан зүйлсээ биелүүлсэн те зорилго тавьсан байсан зүйлөө хүрсэн ийм сар болжээ гэж бол харагдаж байна. Ер нь одоо яг энэ гарч ирсэн хамгийн их сонголтоо хийсэн хөзөр шиг маань ерөнхийдөө сэтгэл санааны хувьд айгүй ийм сэтгэл хангалуун хүсэжсэн зүйлээ биелүүлж чадсан. За тэрэндээ ч гэсэн маш юм одоо хүртэлтэй өөрөөрөө бахархаж байгаа ийм байдал маань илүү одоо тод харагдаж байна. Зарим хүмүүсийн хувьд магадгүй одоо тий маш удаан хугацаанд марафонд биелж байгаа тэрэндээ ингээд яг гүгээд амжилттайгаар бүх одоо өөрийнхөө зорилгыг биелүүлж чадсан ч юм уу. За түүнтэй ижлэгэн байдлаар урт хугацаанд таны ингээд хийжсэн зүйл чинь 5 сарда амжилт олсон тий яг ийм
тодорхой болсон ч юм уу те. Ийм нэг талаас нь харахад бол маш ийм сайхан 5 сар бол болсон байна гэж бол гарч ирж байна. За зарим хүмүүсийн маань хувьд яг ийм хосын харилцаатай байж байгаад ганц бий болсон ч юм уу. За эсвэл нэг ийм жоохон өөрт чинь те таалагдахгүй юм харилцаа ч юм уу таалагдахгүй нэг ийм орчинд байсан хүмүүс маань тэр одоо газараасаа гарч чадсан ч юм уу те ямар нэгэн ийм нөхцөл байдлыг өөрийнхөө төлөө өөрчилсөн ийм одоо нэг үгээр хэлэхэд амжилттай юм 5 сар болж өнгөрсөн гэж бол гарч ирж байна. Магадгүй зарим хүмүүсийн хувьд аль хэдийн тийм эд баялаг гэх юм уу те зүрх сэтгэлийн хувьд бүрэн дүүрэн байдлыг олж авсан байгаа боловч тэрийг яг одоогийн байдлаар бүрэн анзаарч одоо анхаарч гэх юм уу те анзаарч чадаагүй хүмүүс байж авах боломжтой. Тэгэхээр магадгүй та эргээд сайн бодоод үзэх юм бол 5 сар таны хувьд тийм ч муусаар байгаагүй гэдгийг бол хөзөрнүүд маань илэрхийлж байна. За энэ байдлаараа 6 сар л байгаа орж ин л тоо. За таны хувьд болохоор 6 сар чинь болохоор ер нь ямар нэгэн зүйлийг тодорхой болгосон ч юм уу те өөрийнхөө магадгүй 5 сард ч юм уу 5 сар хүртэлх хугацаанд 5 сар хүртэлх 7 сарын хугацаанд ч юм уу те тань ингээ хийхийг хүссэн, өөрчлөхийг хүссэн, оролдож үзхийг хүссэн ч юм уу те ийм хүсэл зорилго тэмүүлэл тийм зүйл бол маш олон байсан. За магадгүй тэр одоо хийж үсхийг хүссэн олон зүйл байгаа учраас ч юм уу яг алийг нь барьж авъя, алийг нь сонгоё гэсэн тэр доктортой шийдвэр гаргаж чадахгүй байдлаасаа болоод ч юм уу өнгөрсөн 7 сарын хугацаанд жоохон ингээд одоо ажил амьдралын төвлөрүүлж гэх юм уу тэрний нэг төвлөрөлтэй холбоотой асуудал бол танд асуудал болж исэн байж магадгүй. Гэхдээ 6 сараас эхлээд та болохоор ер нь бол бүх зүйлийг гартаа барьж атгах гэх юм уу. Ер нь ингээд жолоог бол өөрийнхөө амьдралын хувь тавилангууд бол илүү атгах чадах үз юм. 6 сар бол ирж байна. Ер нь бол 5 сард гаргасан амжилт болон шийдвэр өөртөө итгэл өөрийгөө ойлгосон байдлаас үүдэлтэйгээр юм уу те ер нь бол би ийм сонголтыг хийх ёстой байна. За ер нь энэ ингээд хийх нэг юм нэг бүхэл шийдвэрт хүрж байгаа байдал бол 6 сард бол харагдаж байна. Энэ одоо гаргасан шийдвэртэй холбоотойгоор ч гэсэндээ ер нь бол өөрийнхөө байгаа орчин байгаа байдал сэтгэл зүй гэх юм уу тэр одоо бүхэл зүйлдээ ер нь бол айгүй итгэл дүүрэн сэтгэл хангалуун за үүгээрээ дамжуулаад ер нь бол би цаашдаа ингэн гэсэн одоо төлөвлөгөөгөр дүүрэн 6 сар бол байгаар харагдаж байна. Ер нь одоо юу гэх юм амьдралын чинь маш гоё бас нэг урам зоригоор дүүрэн 6 сар бол байх нэ. За энэ 6 сард маань болохоор ил ухамсар тал дээр болохоор та бол үнэхээр гайхалтай хүсэл зорилготой хүрж байгаа, хүсэл зорж байгаа юмаа эхлүүлж байгаа ч юм уу те. Ийм сар байх боловч яг дотоод далд ухамсар буюу яг ингээ өөрийгөө мэдэрж байгаа байдал эсвэл ингээд таны бодож байгаагаас одоо юу гэм таны яг ийм таныг хөдөлгөж байгаа тэр цаана байгаа далд ухамсарын чинь хувьд болохоор зарим зүйлийг жоохон ингээд балансгүйгээр авч явах гэдэг тал бол байгаад байна. Жишээ нь ууж идж байгаа асуудал дээр ч юм уу эсвэл эрүүл мэндийн талын асуудал дээр ч юм уу жоохон юм орхигдуулсан талууд байх боломжтой байгаад байна. Эсвэл яг ингээд илүү та сүүлийн үедтэй амжилттай болж ирж байгаа, илүү өөртөө итгэлтэй байгаатай чинь холбоотойгоор ч юм уу те танд эргэн тойронд орж ирж байгаа хүмүүс чинь жоохон нэг тийм танд атаархдаг ч юм уу эсвэл таныг ашиглая гэж боддог ч юм уу эсвэл нэг тийм төрхөн зургийн өөртөөхөө хүсэл одоо зорилгыг биелүүлэхийн тулд тантай найзладаг ч юм уу. Тиймэрхүү сөрөгдүү гэх юм уу яг таны зүгээс харах юм бол тийм таатай биш community найз нөхдийг бол өөртөө татах гад байх магадлалтай юм 6 сар бол байх нэ. Тэгэхээр ер нь бол яг өөрийнхөө дотоод сэтгэлийг маш сайн сонсох, өөрт төрж байгаа анхны мэдрэмжүүдээ ерөөсөө өгөөсөхгүй. За ер нь юу лээ гэж нэг одоо хойш ухарч гэх юм уу те бодож тунгааж ингэж явах юм бол зарим одоо тийм онцгүй гэх юм уу те зүйлс бол илүү тодорхой харагдах нэ. Жишээ нь хит их та ингээд амжилттай яхын тулд те одоо амжилттай яхын тулд ч юм ажил төрлөө бүтээхин тулд гарч орох шаардлагатай байгаад байдаг ч юм уу. Түүнтэйгээ холбоотойгоор эргээд харахад одоо өөрийнхөө амьдралд одоо ингэ зорилго тавьж исэн зүйлсээгээ
умарцсан байх ч юм уу. Жишээ нь би ингээд илүү эрүүл сайхан бие хааг цогцлоо ч юм уу. Эрүүл мэнд талдаа анхаарья гэж бодож исэн боловч ажил төрөлтэй холбоотойгоор гараад уух ч юм уу эсвэл ингээд тасгал хөдөлгөөнөд таслах ч юм юу гэдэг. Яг нэг тиймэрхүү нэг өөртөө тавьсан зорилгоудаа жоохон умартаад байх тийм сул тал бол 6 сард илүү үүсэх боломжтой байна. Эсвэл магадгүй дулаахан улирал ирж байгаатай холбоотойгоор ч юм уу те ингээд гарын орой гэсэн байдал чинь илүү нэмэгдэх ч юм уу. Ямар нэгэн тийм нэг та өөрөө бол зорилго дотор чинь тэр юм байх байгаа ч гэсэндээ тэр юм руу ингээ яваад ороод байх тийм нэг зүйл бол гарч ирэх нэ. Тэгэхээр тэр тал дээр илүү ингээд өөрийгөө сонсох нь маш чухал байх нэ. Өөртөө ерөөсөө худлаа хэлэхгүй байгаарэ гэж ингэж бодвол гарч ирж байна. За тэгээд нийгэм тал руугаа ороод таны ер нь одоо хувийн амьдрал чинь хувийн амьдрал гэх юм за хосын харилцаа чинь ерөнхийдөө ямар хөө байх вэ? Гэр бүлтэйгээ харилцах байдал чинь ямар байх вэ? Гэр бүлийнхэндээ эсвэл яг юм дотны одоо хайртай хүмүүстэй өөрийгөө илэрхийлэх байдал чинь ямар хөө байх вэ гэдээ харахаар ер нь бол ажлаа нэгдүгürt айгүй их тавихаар бол харагдаж байна. Ер нь бодож байгаа, зорж байгаа зүйлээ зарим талаараа айгүй ингээ хүчээр биелүүлэх гээд байх ч юм уу. Эсвэл үнэхээр тэрийг хүчээр ч юм уу ингээ тэрлүү давшиж биелүүлж хийхгүй л бол тухайн зүйл магадгүй айгүй ингээ сунжирч хурдхан шиг таны ажил төрөл бүтэхгүй байхад нөлөөлөх үе гэсэн айдсаас үүдэлтэйгээр та болохоор нэлээд шаргуу ажиллахаар бол ажиллахаар харагдаж байна. За мөн гэр бүлдээ ч гэсэндээ нэгдүгээрт ажил, хоёрдугаар гэр бүл гэсэн байдлаар хандлага гаргахаар бол харагдаад байна. Эсвэл хостой бол хосын харилцаанд байгаа хүндээ ч гэсэндээ ер нь бол ийм зөөлөн, уян зөөлөн гэх юм те тийм эмгтэй хүн байлаа гэхэд эмгтэйлэг зан ааш одоо характертай гарахаас илүүтэйгээр илүү тийм офис леди маягийн хандлага гаргах ч юм уу те завгүй байна гэдэг ч юм уу нэг тийм зүйлс бол илүү давуу байхаар бол харагдаж байна. За энэ дээр болохоор хостой болон хосгүй хүмүүс гэдэг одоо талаас нь ерөнхийдөө үзэр дийлгэж харъя. Ер нь энэ сонголтыг хийсэн хүмүүс дунд маань гэх юм уу хувийн бизнес эрхэлдэг эсвэл өндөр албан тушаал хашдаг ч юм уу өөрийнхөө хувийн бизнесийг өөрөө удирж авч явж байгаа ганц бие эмэгтэй эсвэл төхрөөсөө салсан эмэгтэй хүмүүс жоохон давуу байх хандлага бол байж магадгүй. Яг гэх юм бол гарч ирсэн хүзрүүд давмгай байдал өөртөө ихтгэл за өөрийгөө илэрхийлж байгаа байдлуудаас харахад болохоор тийм одоо нюанс бол их тодорхой гэх юм уу те төрж орж ирж харагдаж байна. Шүтэн бишрэгч ихтэй эмэгтэй ч гэдэг юм те. За тэгвэл энэ сонголтыг хийсэн хүмүүсийн маань дотор хостой байгаа хүмүүсийн маань хувьд одоо 6 сар нь ямар байх вэ гэдгийг бол илүү тодруулж харъя. За фул буюу одоо мунхаг гэсэн хүзэр маань буруу талаараа харж гарч ирж байна. За энэ хүзэр маань болохоор ерөөсөө буруу талаараа гараад ирэхээрээ хариуцлагагүй байдал ч юм уу эсвэл зөвхөн хуваа хичээсэн байдал ч юм уу те эсвэл юунд ч тийм санаа зовхгүй гэх юм уу зүгээр ингээ юмэг тэр чигээр нь орхичдаг те тийм байдлуудыг бол илэрхийлдэг байгаа. Тэгэхээр ер нь бол магадгүй өдийг хүртэлх хугацаанд хосын харилцаанд ч юм уу гэр бүлийн харилцаа чинь асуудалгүй гэх юм те ер нь одоо дардан те явж ирсэн байж магадгүй. Гэхдээ энэ сардаа болохоор арай юм жоохон өөрөөсөө санаачлаг гаргах, илүү хариуцлагатай хандах хийж байгаа үйлдэлтэй юу гэм одоо юм оюун санаагаа илүү одоо зарцуулах гэх юм уу одоо нөгөө нэг зорилготой үйлдэлүүд бас хийж эхлүүлэх таатай байхаар бол харагдаж байна. Нөгөө ажлаа нэгдүгээр тавиад ч юм уу те ер нь ингээд бусад өөрийнхөө амьдралд үргэлж цаашаа хамтдаа байх хүмүүстэй жоохон хатуу хандаад байх ч юм уу те тиймэрхүү асуудлыг гаргах гээд байх юм бол энэ нөрийн чинь хувьд хэр зүв бэ гэдэг тал дээр жоохон ухамсартай хандах нь бол их зүгээр юм байна гэж ингэж гарч ирж байна. За хосгүй буюу тэгэхээр хостой болон гэр бүлтэй ч юм уу те хүмүүсийн маань хувьд ер нь хостой хань ижилтэй ч юм бас тодорхой хэмжээний анхаарал хандуулах, үр хүүхдүүдтэй бас тодорхой хэмжээний анхаарал хандуулах тэр хүмүүсийн одоогийн амьдралын чанар болоод зорилго хүсэл тэмүүлэл нь минийхтэй одоо таарж ийнү гэдэг тал дээр бас ингээд цогтаа нэг эргээд харах, эргцүүлэх, хувьдаа ганцаараа ч гэсэндээ те сайн ингээд ажиллаж харах
гэдэг зүйл бол маш чухлаа. Энийг бол алгасч болохгүй. За ганц бие хүмүүсийн маань хувьд ямар хуусаар явах хэрэгтэй болох уу? За ганц бие хүмүүсийн маань хувьд болохоор боломж бол байгаа. Томоохон боломжууд яг ингээд үнэхээр дурлах ч юм уу те. Хин нэгэн эсвэл тийм дурлсан хүн байгаа бол тэр хүнтэйгээ жоох ингээд ойртох, ярилцах боломж олдох ч юм уу те. Тийм одоо завшаан гэх юм уу зүйл бол олдноо. Гэсэн хэдиж таны хувьд болохоор илүү юм ичимхий ч юм уу яг ийм ямар нэгэн одоо ингээд ямар ч хамаагүй зүйл ярих юм бол энэ хүн тэнэг харагдчих болов ч юм уу нэг тийм нэг өөрийгөө хайсан байдлаасаа үүдэлтэйгээр жоохон бүтлгүүтэх гээд байх магадлал бол байгаа даа. Эсвэргээрээ та өөрийгөө илүү одоо нээлттэй илэн далангүй илэрхийлэх ч юм уу те ерөөсөө ингээд өөрийгөө барихгүй яг ийм өөрийнхоороо те тухайн харилцаанд ингээд хандлага гаргаж чадах юм бол энэ одоо тэр дурлсан хүнтэйгээ ч юм эсвэл одоо шохорхож бодож байгаа хүнтэйгээ бол хасын харилцааг эхлүүлэх боломж бол 6 сар танд гарч ирэх магадaltaй гэж ингэж харагдаж байна. Илүү их гадагшаа нээлттэй өөрийгөө илэрхийлэх гэдэг одоо тэр зүйл дээр гол одоо point өгч те ажиллах юм бол одоо ганц бие хүмүүсийн маань хувьд шинэ боломжууд бол гарч ирэхээр байгаа харагдаж байна. Төр зөөрийн ганц бие болцсон байгаа өмнөх одоо хайртай байсан хүнтэйгээ те төр зөөрийн тустай байгаа хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ илүү нээлттэй харилцах. За өөрийнхөө хийж байгаа сонголт тэдгээр зүйлс дээрээ ер нь ингээд нухацтай эргэж бодох сайн зөвхөн хуваагч гэсэн байдлаар хандаад байхгүйгээр хин хиндээ ашигтай сонголт хийж чадчихэв үү гэдэг талаас нь харах ч юм уу те. Ер нь юм нэг нээлттэй ярилцах ойлголцох өөрийгөө илэрхийлэх гэдэг зүйлийг илүү сайн хийж өгснөөр 6 сарын таны хайр дурлалын хандлцаа бол илүү тодорхой бөгөөд илүү ад жаргалтай магадгүй шинэ зүйлийг нээх ч юм уу те шинэ харилцааг эхлүүлэх тийм боломжоор бол дүүрэн байх нэ арай нэг өөр төвшин рүү гэх юм уу те харилцаа чинь бол шилжих боломжтой гэж ингэж бол харагдаж байна. За ажил төрлийн тал дээр гэх юм бол таны хувьд яг ер нь бол таны хувьд ажилчин бол айгүй чухал таны зүрх сэтгэлээ зориулдаг хамгийн чухал зүйлсийн нэг. Энэ талаас ч гэсэн харахад бол таны ажил төрлөл 6 сарда маш ийм амжилттай тийм одоо огцом өсөлтүүд гэх юм огцом шинжилтүүд гарч ирэхгүй ч гэсэндээ тогтвортойгоор яг таны төлөвлөж байгаа ч юм уу те эсвэл хин нэгнээс зөвлөгөө авсан байдлаар ч юм уу те ер нь бол нөхцөл байдал бол маш одоо сайнаар үргэлжлэх болно. Таны хувьд цуг ажиллаж байгаа хүмүүстэй илүү их одоо зүрх сэтгэлийн хувьд, хувийн амьдралын хувьд ч юм уу те ингээд тэр та захирал хийдэг бол анхаарал хандуулах зарим хүмүүсийг удирддаг бол тэр хүмүүстэй бас ингээд айгүй тэр хүмүүстэйгээ зүрх сэтгэлээрээ илүү холбогдох байдлыг бол чухалчилж үзснээр таны бизнесийн амжилт чинь бол илүү урагшлахаар бол харагдаж байна. За нөгөө талаараа та зүгээр энгийн ажилтан хүн ч юм уу те энгийн одоо сурагч болвол яг ингээд тухайн хийж байгаа зүйлдээ ерөөсөө 100% сэтгэлээсээ хандах тухайн ажлыг мөнгө олох хэрэгсэл ч юм уу гэж бодохын оронд өөрийг одоо миний хувь хүний хөгжүүлэх ч юм уу эсвэл миний амьдралын одоо юу гэх юм суурь хэрэгцээг одоо хангаж байгаа тэ зүйл учраас тэрэнд ингээ маш юм зүрх сэтгэлээсээ хандах тэр зүйлээ нэндэгнэх илүү яг ингээд өөртөө ямар нэгэн зүйл хийж өгж байгаа юм шиг чин сэтгэлээсээ хандах нь таны одоо цаашдын ахиц дэвшил өөртөө итгэх итгэлийг чинь улам ингэж одоо нэмэгдүүлж цаг жавхлантай болгож өгнө гэж ингэж бол харагдаж байна. За тэгээд энэ сар таны хувьд болохоор нэг анхаарах зүйл нь болохоор амьдралын баланс, амралт за гэдэг зүйлийг бол хамгийн чухалчлах хэрэгтэй байгаа даа. За таны хувьд дотоод энерги, дотоод гал ямар нэгэн зүйлийг хийх хүсэл бол маш юм дэврэн гал цогтой бол байхаар харагдаж байна. Харин та илүү нойр хоол амралт те амралт нойр хоол те дасгал хөдөлгөөн ч юм уу эсвэл сэтгэл зүйн эрүүл мэнд сэтгэл зүйн доктортой байдал за эмэгтэй хүмүүсүүд бол эмэгтэйчүүд талынхаа одоо нөгөө гормоны тэнцвэртэй байдал ч юм уу стрессийн түвшин ч юм те тэр зүйлүүдэд маш их юм анхаарч ер нь ингээд өөрийгөө илүү их чагнасан юм сар байх нь нэг талаараа таны хувьд юм бусад зүйлстэй дагаад амжилттай
ийм таатай байхад чинь бол нөлөөлнө гэж ингэж харагдаж байна. Нэг өдөр нь хитрхийг ажиллаад нэг өдөр нь хитрхийг амраад байх ч юм уу эсвэл угаасаа л энийг ингээд тэ маш сайн хийхгүй бол болохгүй гэдэг санаагаар тултал зүтгээд ахаар 7 сар руугаа шилжиж орж ирэх үед таны батарей бол нэлээд дууссан багассан байхаар бол байгаад байгаа учраас энэ тал дээр анхаарч яллуулах энэ эрч хүчтэй байдлаа удаан хугацаанд хадгалж явах нь таны амжилтыг бас урт хугацаанд таны үр дүн итгэлийг ч гэсэн те ингээд үргэлжлүүлээд авч явах ийм чухал хүчин зүйл нөлөө байх нэ гэж ингэж харагдаж байна. За тэгээд таны хамгийн ихэнд сонгосон энэ хүзэр маань болохоор ямар нэгэн зүйлийг одоо цаг нь болон ч юм уу эсвэл бодож байгаа зүйлээ одоо энэ хөлөө тийх хөлөө гэсэн айц тавилгүйгээр зүгээр хинч юу ч гэж хэлжсэн хамаагүй тухайн зүйлийгээ оролдоод үз хийгээд үз гэж ингэж харагдаж байна. Гэхдээ ийм одоо юу юм одоо нэг банжай жамп хийж байгаа юм шиг тийм өсрэлтийг бол 6 сартаа хийж үзье гэж ингэж гарч ирж байгаа байхгүй. Энэ нэг талаараа таны хувьд одоо айгуу тийм том шин боломжийг ч юм уу те өөрчлөлтийг за магадгүй ингээд урт хугацаанд эргэлзэжсэн зүйлийг чинь нээж өгч юм уу тослох тийм таны нэг сорилт ч юм уу те нэг юм давах хэвээр даваа ч юм уу эсвэл нэг тийм нээлт ч юм уу те байхаар бол харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол хийж үзээрэй ажлын талбар дээр ч юм уу те оохсын харилцаан дээрээ ч юм уу ингээд нэг зориглохгүй те хийж чаддаггүй байсан зүйлээ хийж үзэх юм уу шинэ зүйл туршиж үзэх юм уу те та хэрэг одоо шинэ ганц бий бол крашта өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлж үзэх юм уу нэг юм огцсон мөртлөнгөөсөө яг л одоо л хийхгүй бол болохгүй байж магадгүй гэсэн нэг тийм зүйлээ удаан хугацаанд бодож явсан зүйлээ ч юм уу энэ сард биелүүлж үзэх нь танд айгу юм шинжлэлийг өөрчлөлтийг магадгүй таны зарим юм хар хүнцгийг өөрчилсөн ийм зүйл бол болж орж ирэх магадлалтай. За тэгээд ийм мэрэг бол гарч ирж байна. За тэгээд ерөнхийдөө нэлээд дэлгэрэнгүй байдлаар уншлага бол хийлээ гэж бодож байна. За тэгээд тань хэрвээ таалагдах юм бол манай сувгийг лайк, за тэгээд subscribe бас дарж эсвэл одоо найз нөхдөдөө хуваалцч юм уу те түгээгээрэй гэж уриалж байна. Тэгээд мөн санал хүсэлтэй комент хэсэгт бас үлдээж болно. За ингээд мэргийг мань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа мэргээр эргэж уулзтлаа. Түр баяртай. За 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагын хэсэгт тавтамирал за та бүхэн маань өөрчлөлт change гэсэн юм хүзрийг сонгосон хүмүүс юм уу эсвэл загас өхөр хон номын ордыг сонгосон хүмүүс маань байх боломжтой. За ингээд мэргэндээ орцгоё. За хүзрөө ерөнхийдөө урьдчилаад маш сайн хойсон байгаа. Тийм учраас ч дэлгэлтэй хийгээд явъя. За ботом хүзэр дээр маань сан буюу нар хүзэр маань буруудлаар харж гарч ирсэн байна. За ингээд хүзэрнүүдэд дэлгэж явъя. За хүзэрнүүдэд дэлгэглээ. За ингээд за уншлагатаа оръё. За ерөнхийдөө хүзэрний маань за эхний энэ хэсэг нь болохоор таны дотоод ертөнц те ер нь 5 сараас 6 сар руу шилжихэд ерөнхийдөө таны дотоод ертөнцид ямар өөрчлөлт шинжилт гарах вэ ч юм уу те гэдэг талаас нь бол харах болно. За энэ босоо шугам нь болохоор ерөнхийдөө одоо таны өөрийгөө нийгэмд илэрхийлэх за мөн ажил төрөл усын харилцаа гэх зэрэг зүйлсийг бол энэ тал дээр нь бол харж байгаа. За уншлах руугаа орцгоё. За тэгэхээр ерөнхийдөө 5 сар бол таны хувьд за ямар нэгэн зүйлээр сонголт хийсэн ч юм уу айгүй мэрэгэн сонголт хийж чадсан. За эсвэл урт хугацаанд ер нь ингээд өөрийн чинь хувьдтай ингээд сорилт тавиад өөртөө хийж ирсэн зүйлийнхаа одоо
үр дүн олж харсан, магадгүй усын харилцаан дээр маш амжилттай байсан ч юм уу те ийм сар бол байсан байгаа даа. Мөн таны хувьд ингээд урд өмнө нь магадгүй ингээд байгаагүй хэмжээний илүү их өөрийгөө илэрхийлэх те өөрийгөө илэрхийлэх тал дээр өөрийгөө өнгөлөх одоо сайжруулах тал дээр бас юм хичээл зүтгэл гаргасан ийм сар байсан юм болов уу гэж бодвол харагдаж байна. Магадгүй зарим зүйлийг ойлгосон, сургуулаа төгссөн ч юм уу те ямар нэгэн юм амьдрал чинь өөрчлөлт рүү орсон, шин дэвшил рүү орсон нэг шат агсан юм үйл явц бол 5 сард таны амьдрал бол тохиож ие гэж ингэж бол харагдаж байна. За энэ байдлаасаа үргэлжлээд за 6 сард ер нь таны амьдралтай дотоод ертөнц чинь ямар хөө байдлаар одоо шилжиж орж ирж байна вэ? Ямар шилжиж явагдаж байна вэ гэдэг талаас нь харахад болохоор магадгүй таны хувьд ямар нэгэн шин зүйлийг эхлүүлж байгаа те 5 сар дуусгасан нэг бүлгийг амьдрал нэг бүлгийг дуусгасан бол 6 сарда дахиад нэг шинэ эхлэлийг илэрхийлж байгаа. Тэрнээс эхлэхэд болохоор танд сурах зүйл маш их. За тухайн зүйлийгээ те амьдралынхаа нэгдүгээр одоо маш чухал зүйл гэж хүлээж авч тэрэндээ маш их анхаарал хандуулах цаг гаргая. Эндээсээ суралцъя. Илүү эрдэм мэдлэгтэй ч юм уу эсвэл илүү энэ тал дээрээ туршлагатай нэгэн болъё гэж зорилго тавиад ингэж хөдөлж эхлэх юм сар бол байх нэ нэлээд гэгээлдэг байдлаар эхлэхээр бол харагдаж байна. За үүнтэй холбоотойгоор за 5 сарын нөлөө гэх юм уу те биеийн тал дээр айгүй юм ядралт авсан байдал бол харагдаж байна. Ирч хүчгүй байдал гэх юм уу жоохон юм одоо нөгөө нүүр тусаа хасангууд тархич жоохон ажиллахгүй ядраад идэг юм шиг яг нэг тийм хамаг энерги өнгөрсөн сард одоо ашиглаад те мотор нь одоо зогсож байгаа юм шиг тийм хэмжээнд одоо ер нь бие чинь бол тулж ирж гин. За тэгэхээр ер нь бол амралт болоод өөрийнхөө биеинд одоо хандж байгаа хандлага дээрээ иргэн харалт хийх гэх юм уу дүгнэх гэх юм уу те илүү сайжруулах тийм шаардлагатай 6 сар бол болж ирэх нэ. За таны өөрийн чинь карьер ч гэх юм уу ажил ч гэх юм уу сурлага ч гэх юм уу те тэр тал дээр магадгүй та ингээд амжилттай өөрчлөлтийг хийгээд шинэ замыг өөртөө гаргаж ирч чадсан бол одоо тухайн зүйлийг биелүүлэх өөрийнхөө бие хаанд илүү их анхаарлаа хандуулж эхлэх өөрийгөө жоохон амраах ч юм уу жоохон услах ч юм уу те за зарим талаараа өөрийн чинь дотор байгаа дахиад нэг өөр зүйл туршиж үзэх эсвэл нэг аялмаар байгаас байсан хүсэл мөрөөдөл ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл хиймээрсэн тийм нэг хүсэл мөрөөдөл байх юм бол тэрийгээ илүү тодорхой болгож тэрийгээ ажил хэрэг болгож хүчээс хэлбэх бас шаардлага бол 6 сард бол харагдаж байна. За дээрэс нь аливаа зүйл өөрийгөө илэрхийлэх байдал за тухайн шинэ зүйл хэлж байгаатай холбоотойгоор ч юм уу айгүй юм хариуцлагатай хэлж байгаа үг өөрийгөө илэрхийлж байгаа байдал дээр маш их анхаарал болгоомжтой баймаар сар бол харагдаж байна. Зарим зүйл дээр хүүхэд шиг юм гинэн хонгор байгаа, зарим зүйл дээр маш юм хатуу ширүүн байдлаар өөрийгөө илэрхийлдэг ч юм уу эсвэл уян хатан биш байх ч юм уу эсвэл ямар нэгэн хин нэгнээс хэлүүлж байгаа үг те шин одоо хүнтэй таараа тэр хүнийгээ сайн мэдэхгүй. За тэгээд тэр хүнээсээ одоо ирж байгаа зарим үгэн дээр ч юм уу айгу ингээд акцент өгөөд гомдоод идэх ч юм уу эсвэл өөрийнхөө хүч чадлыг суул дараагаар мэдрээд идэх ч юм уу өөрийгөө дутуугаар үнэлэх ч юм уу те нэг тиймэрхүү зүйлс бол бас гарч ирэх боломжтой. Тэгэхээр аль болох сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд илүү эрч хүчтэй тэнцвэртэй байх тул нэгдүгээрт биеийн амраад хоёрдугаарт бүх хүний хэлж байгаа зүйл ч юм уу те яг одоогоор ингээд амьдрал чинь тохиолдож байгаа өөрлөлөө чинь хандаж ирж байгаа зүйлс бол бас тийм бүгд 100% бодиттой холбоогүй гэдгийг илүү ингээд ухаарах нь маш юм чухал байх нэ. Магадгүй таны амьдрал жоохон юм нэг хурц хил амтай ч юм уу нэг тийм эмэгтэй хүний одоо нөлөө гэх юм уу те 6 сард айгу юм том байх магадлал айгу өндөр байгаад байна. Тэр хүнээс одоо үүдэлтэйгээр өөрийгөө жоох ингээд доогоор мэдрэх ч юм уу те ийм зүйлсэл тохиолдох боломжтой. Тэгэхээр ерөөсөө зарим зүйлийг зүгээр одоо нөгөө намасте гэдээ орхиод одоо алгасч чаддаг байх ч юм уу те магадгүй ингээд таны амьдралын шилжилтийн үе ирж байгаа учраас яг ингээд бодитоор бас бүх юм шилжээд ингээд чиний мэхлүүлж авах биш зүгээр ингийн амьдрал нь үргэлжлээд явж байгаа хүмүүсээс байх боломжтой. Гэхдээ цаагаараа таны амьдрал юм томоохон шилжилт хөдөлгөөн хин нэгэн таны амьдралд орж ирдэг ч юм уу хин нэгэн ажлын талбараар дамжуулаад таны ажлын одоо ажил руу орж ирдэг ч юм уу эсвэл хин нэгэн шин даргатай болдог ч юм уу нэг иймэрхүү байдлаар эсвэл бүр цаагаараа магадгүй таны амьдралд ийм том өөрчлөлтүүд бол гарч ирж байгаа. Тэр болгонд бас ийм хариу урвал үзүүлээд өөрийгөө тухгүй байлгаад байх шаардлагагүй гэдгийг энд хэлэх юм аа. За тэгээд ер нь бол яг тухайн
шинээр эхлүүлж байгаа эсвэл яг хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ байгаа ч юм уу те тухайн зүйл дээр илүү ингээд өөрийгөө сайжруулъя өөр зүйл анхаарлаа хандуулахгүйгээр те сэтгэл зүй бие махбодынхоо эрч хүчийг юм тэнцвэртэй байлгаад ингэж зарим зүйл дээр хариуцлагатайгаар ингээд авч явж чадах юм бол 6 сар за 7 сар руу ороход бол таны бүтээмжтэй байдал болон за хийж бүтээсэн зүйл чинь бол маш юм тодорхой харагдчих болно. Зарим юм хүсэжсэн, ингээсэн, тэхээсэн гэж бодож исэн зорилготой бол ер нь хүрсэн байхаар бол харагдаж байна. Эд баялаг те элбэг хангалуун байдал бол маш юм тодорхой өсөлттэй сар бол 6 сар байх нэ. За ер нь таны өөрийн чинь нийгэм руугаа одоо хандах хандлага нийгэм дээр өөрийгөө хэрхэн илэрхийлж ийн ажлын байран дээр хосын харилцаан дээр гэдэг ингээ харангууд ер нь хосын харилцаан дээр магадгүй та гуугаад байдаг талны мөсөл гуйлгуулад байдаг талны мөнийг юм нэг балансгүй харилцаа бол таны амьдралд бол байгаад байна. Эсвэл цуг байгаа одоо хосыгоо ч юм уу хитрхийг халамжлаад тэр хүн ингээд өөрөө бүх юмаа хийгээд болчих байхад та тэрний өмнөөс урдуур нь орж хийгээд байгаа ч юм уу нэг юм балансгүй харилцаа таны амьдралд бол байгаад байна. Эсвэл эцэг ихтэй харилцаан дээр болохоор хитрхи их одоо үүрэг даалгаврыг те эцэг ихтэй нэлцэх гэх юм уу одоо таатгачаад өөрөө яг ингээд би юу ч мэдгүй гэж байгаа юм шиг нэг юм нэг байр суурьнд байгаад байх ч юм уу те нэг юм нэг хариуцлагагүй байдал гэх юм уу тодорхойгүй байдал гэх юм уу те илүү ингээд өсөй хөгжиж эсвэл ийм юм хийж чаддаг болъё ч мөнгөсний тийм тодорхой зорилгогүй байдал таны одоо таныг бас нийгэмд харагдах байдал бусад хүмүүст харагдах байдал за мөн та өөрийгөө нийгэмд мэдрэх байдал талаас чинь бол жоохон юм нэг төвхтэй гэх юм уу сул дорой байдлаар өөрийгөө мэдрэх эсвэл харагдах тийм зүйлийн одоо хүчин зүйл нь болж ирж магадгүй за хосын харилцаан дээр гэх юм бол сая хэлсэнчлэн халамжаа ихсгэх эсвэл хин нэгнээс зүгээр аваад байгаад байх ч юм уу тийм яг ийм баланстайгаар хинхнийхээ төлөө бодож чадахгүй байгаа тийм харилцаа бас таны амьдралд байгаад иж магадгүй айгүй юм тодорхойгүй байдал хин нэгэнд үүсгээд байх ч юм уу за гээд нэмэлтээр хостой болон хосгүй хүмүүстэй зориулаад ерөнхийдөө 6 сар нь ямар хөө байх вэ гэдэг талаас нь дэлгэрүүлж бол хүзээр дэлгэе. За эхлээд хостой хүмүүстэй. За хостой хүмүүсийн маань хувьд бас тиймч одоо муу 6 сар бол байхгүй нэ. Ерөнхийдөө ойлголцол бол маш өндөр хэвийн доктортой байдал бол үргэлжилнэ. За таны хувьд жоохон өөрийгөө илэрхийлэх байдал, үгийн сонголт, тухайн хүндтэй тухайн ямар нэгэн зүйлийг илэрхийлэх үед, ямар нэгэн зүйлийг хэлэх үед үгээрээ үйлдэлээрээ илэрхийлэх үед хэрхэн яаж тусч байгаа вэ гэдэг тал дээр жоохон юм нэг нухацтай гэх юм уу те өөрийнхөө оронд бас тэр хүнийг тавьж ингэж бодож үзсэх нь бас харилцаагаа доктортой амар тайван ойлголцол сайтай авч явахд чинь бас ийм чухал нөлөө үзүүлэхээр байна. Нэг зүйлийг нөгөө хостоо даатгаад байх ч юм эсвэл хосынхоо үүрэх ёстой зүйлийг өөрөө үүрээд байх ямар ч шаардлага байхгүй гэж ингэж л гарч ирж байна. За бусгүй хүмүүсийн маань хувьд ямар хөө байдал харагдах вэ? За энэ өсөрч гарч ирсэн хүзрийг бол авъя гэж бодож байна. За 7-гийн саваа гарч ирсэн байна. За танд бол харж явдаг хүн ч юм уу эсвэл өмнө нь цуг байж аваад 2 жил болсон хүн ч юм уу те ямар нэгэн байдлаар та бол яг ийм давуу байр суурин дээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй 6 сард. Таны өөрийн чинь гаргаж байгаа хүсэл зориг ирмэлцэл тууштай байдал ч юм уу тийм өөрийгөө илэрхийлж байгаа байдал чинь ер нь бол сингл байх уу, хостой болох уу, эсвэл үнэхээр хүсэж байгаа хүмүүсийн хувьд ч тийм зөвхөн зүгээр ингээд ганц бие амьдралаа таашаагаад явж байгаа хүмүүсийн хувьд бол энэ одоо хүзэр бол тиймч одоо оновчтой гэх юм уу тийм одоо сонсох зүйл байхгүй байх гэж бодож байна. Зүгээр хостой болохыг хүсэж байгаа, эсвэл эргээд буцаад нийлхийг хүсэж байгаа ч юм уу тийм хүмүүсийн маань хувьд танд тухайн харилцаанаас суралцах бүрэн боломж байна. Тэр суралцаж чадах юм бол зарим зүйлийг буцааж авчрах боломжтой байна. Та ерөөсөө л ийм уудлын орой дээр буюу бусдаас одоо илүү давуу байр суурь байгаа гэдгээ илүү их мэдрэх ч юм уу. Эсвэл зарим хүмүүс ингээд өөрөө
тэрийг ойлгохгүй байсан бол тэрийг ингээд харах боломжийг нээж өгөх ч юм уу те. Эсвэл та үнэхээр одоо ингээд мэдгүй байгаа бол энэ мэргээр дамжуулаад та 6 сард ямар нэгэн үйлдэл хийх юм бол амжилтанд хүрэх магадлал чинь маш өндөр шүү гэдгийг ингээд дамжуулж хэлж байгаа юм зүйл бол байна. Өмнө гаргасан ямар нэгэн алдаа ч юм уу эсвэл ямар нэгэн тэгдэг байж гэсэн харуулслаа 6 сард нөхөх эсвэл тэр зүйлийг арай ингээд засах боломж чинь бол гарч ирэх нэ. За нөгөө талаараа бүр ингээд safe single нэг хүний харж байгаа ч юм уу тэр хүн сэтгэлээ илэрхийлдэг юм билүү гэж бодож байгаа хүмүүс маань хувьд ч гэсэндээ ер нь бол өөрийгөө илэрхийлээд үзэх за ийм хосын харилцаа гэдэг зүйл рүү орж үзэх ч юм уу амьдралдаа нэг өөр шин алхам хийж үзэх ч юм уу те одоо хос хайр дурлалтай холбоотой тэр зүйлийг хийж үзэх нь маш том сургамж туршлага ийм зүйл бол болохоор харагдаж байна. Тэгэхээр энэ боломжийг бол 6 сарда битгий алдаарай гэж зөвлөмөр байна. За ажил төрлийн тал дээр гэх юм бол ер нь яг зарим хүмүүсийн маань хувьд яг ийм юу ч тодорхой болохгүй гэх юм уу. Жохон ийм нэг талаараа эргэлзээ ихтэй, төөрөгдөл ихтэй ч юм уу эсвэл яг ийм доктортой болж чадхааргүй сар бол харагдж байна л да. Яагаад гэх юм бол энэ сард та магадгүй маш олон ийм эмх замбрааг үзүүл дундаас суралцах юмны одоо нөгөө би ийм зүйлийг одоо сурах гэсэн юм байна гэдгийг 6 сарын сүүлд 7 сар руу ороод ер нь мэдрэх тэр суур тавигдах гэх юм уу те. Шинэ зүйл эхэлж байгаа хүмүүстэй одоо хамааралтайгаар болох юм бол одоо шинээр ямар нэгэн зүйлийг суралцаж эхэлж байгаа учраас суур нь байгаа ч гэсэндээ яг юуг ханаас яаж эхлэх хэрхэн тухайн зүйлийгээ илүү ингээ мэдлэг ч юм уу чадвар ч юм болгож өөртөө хэрэгжүүлэх вэ гэдэг чинь нэг тийм айгүй юм замбраагүй гэх юм уу те. Яг нэг юм эмх тэгцээ жоохон юм олохгүй байдал бол илүү нэлхоор бол харагдаж байна л да. Гэхдээ энэ байдал чинь бол мэдээж чимээгүй байгаад өөрийгөө одоо хоошин татаад бай гэсэн үг бол ерөөсөө биш. Энэ нь бол санал бодлоо солилцох, ойлгохгүй зүйлээ асуух, ажлын тал дээр ямар нэгэн юм мөргөлдөөнөөс бол хол байх хэрэгтэй. Гэхдээ ив найртайгаар өөрийнхөө үзэл бодлыг маш сайн илэрхийлж мөн бодлоо зэгцлэх хийж байгаа юмаа илүү зэгцтэй байлгахж оролдох нь дараагийн сард илүү одоо юмстэй зэгцэрж орж ирэхэд бол суур нөлөөг бол үзүүлэх нэ гэж ингэж бол харагдаж байна. Тэгэхээр ер нь бол эмх зэгцтэй байх гэж хичээх хэрэгтэй. Гэхдээ яг өөрийнхөө үзэл бодлыг бол маш сайн илэрхийлэх хэрэгтэй. Таны үзэл бодлоор дутнаа гэсэн юм үзэр болоо гарч ирж байна ажлын хувьд. За тэгээд үргэлжлээд за ямар нэгэн зүйл дээр за ажилтай холбоотой ч юм уу эсвэл хайр дурлалын сэдвтэй холбоотой эсвэл мөнгө төрөлтэй холбоотойгоор ямар нэгэн одоо удаашрал гэх юм уу те таны амьдралд байгаад ах юм бол ер нь бол хийх арга барилаа жоохон өөрчлөөд үзэх өөрт байгаа боломжуудаа арай өөр талаас нь ашиглаж үзэх ч юм уу те одоо ингээд хүн заримдаа ерөөсөө зарим зүйлийг анзаардаггүй шүү дээ те байгаа зүйлвээ илүү ингээд айгүй юм овчин сэргэлэн хүн биш л бол байж л байдیں۔ Нэг тийм хүн байж л байдیں۔ Гэхдээ тэр хүнтэйгээ хамтдаа нийлж яаж ажил төрлөө явуулах вэ? Эсвэл өөртөө шинэ боломж нэхв ч юм уу гэдэг талаас нь жоохон харж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр аль болох тэр тал руу нь харах. Би яавал илүү одоо энэ байдлаасаа сайжрах ч юм уу? Эсвэл яавал би одоо энэ илүү ашигтай ажиллахын тулд хинтээ одоо тий цуг нийлэх үү? Яах вэ гэдэг талаасаа бас бодож үзэх. За мөнгө төрийн тал дээр зөвхөн нэг юм суугаас ингээд зүтгээд хараад орлого гэд бодоод байхаас илүүтэйгээр талаас нь яаж үзэх одоо байгаа хөрөнгөө янз бүрийн зүйлд одоо хөрөнгө оруулж үзэж илүү боломж хаана байна гэдгийг нээх ч юм уу те нэг тийм урсгалуудыг өөрөө нээх нь бол маш чухал байгаад байна. Тэгэхээр 5 сар 6 сар үл ер нь таны хувьд хувь хүний чинь тал дээр бол өсөлттэй бишилттэй маш амжилттай. Гэхдээ нийгэм талаасаа бол жоох юм сорилт ихтэй боловч 7 сард үүсэхтэй таны тэр одоо өөрчлөлт шинжилтийн чинь суурийг тавьж өгсөн юм сар бол байхаар байна. Тэгээ хамгийн гол нь өөрийнхөө төлөө ер нь бол маш юм өрсөлдөөнтэй өөрийнхөө төлөө үйлдэл хийх
ийм сар байлгаарэ гэж ингэж бол гарч ирж байна. Хүмүүсийн хэлж байгаа үгэнд гомдох ч юм уу эсвэл хүмүүсээс болж инглээ тэглээ гэж бодох ч юм уу те хүмүүс намайг ингээд гадуурхаад байгаа юм шиг байна ч юм уу гэж бодхоос илүүтэйгээр тэр зүйлээрээ илүү өөрийгөө хурцлж те тэгвэл би ингээ гэдэг шинэ одоо өнцгөөс өөрийгөө харж үзэх ч юм уу хүмүүсийг харилцааг бас нэг зарим талаас нь ойлгох гэж оролдож үзэх ч юм уу те гэдэг ийм хандлагуудыг бол илүү өөртөө суулгаж өгөх те илүү ингээд дүүлгэж барьж авах юм бол илүү таатай байхаар бол гарч ирж байна. Тэгээ хамгийн ихэнд таны сонгосон change буюу өөрчлөлт гэдэг үзэр дээр маань ч гэсэндээ юм үргэлж нэгэн хэвэн байдаггүй ингээд сарч гэсэндээ те энэ бол одоо сарны химнэлэг гэх юм те одоо өөрчлөлтийг нэг бүтэн болгох, нэг шин болгох гэдэг шиг ингээд өөрчлөлтийг бол илэрхийлсэн. Тэгэхээр бид нар ч гэсэндээ дэлхийн ертөнцтэй холбоотой дэлхийн ертөнцийн хүүхдүүд учраас бүгд одоо энэ өөрчлөлтөнд орж ингэж шинжлэгдэж өөрчлөгдөж явдгаа гэдгийг бол нэг талаараа танд энэ хүзэр маань мессеж болгож хэлж өгч байна. Үргэлж нэгэн хэвийн зүйл гэж байдаггүй. Магадгүй та өнөөдөр айгүй юм хэцүү сорилтгтэй одоо орчинд байлаа ч гэсэндээ магадгүй дараагийн өдөр илүү одоо сайн сайхан орчин руу орох тэр орчноос гарах тэндээ суралцах зүйлийг бол та өөрөө таны өөрийн тэр дотоод хүч ч юм уу эсвэл юмыг харах үнцгч нь бол авчирч өгнө гэж бол ингэж хэлж өгч байна. Тэгэхээр өөрчлөлт гэдэг зүйл бол таны амьдралд 6 сард бол маш юм том чухал сэдв болж орж ирэх нэ. Өөрчлөлтөөс бол битээ агаарай. Өөрийнхөө төлөө шинэ өөрчлөлтүүдийг бол хийгээрэй. Харин хайртай хүмүүстэй бол илүү зөөлөн хандах. Өөртөө ч гэсэндээ ер нь бол те бас зөөлөн хандах гэдэг зүйл бол түлхүүр үг бол те маш юм чухал байх нэ. За тэгээд ер нь бол тэмцэл гэх юм уу тууштай байдал гэх юм уу самбаатай байдал гэх юм уу те ийм зүйл бол хосын харилцаа болоод ажил төрөл дээр ч гэсэндээ ер нь маш юм чухал том сэдвүүд болж ярих таар бол харагдаж байна. Ялцчгүй та 7 дугаар сар руу орох үедээ за 6 дугаар сарда болвол ямар нэгэн зүйлийг айгу ингэж өөрөөрөө бахархахгүй юм те ер нь болж шүү гэдэг тийм мэдрэмжийг авч чадхуйц өнгөрөх боломжтой байна. Энэ нь болохоор ялцчгүй тийм өөрчлөлтүүдтэй холбоотой ийм зүйл бол байх нэ гэж ингэж бол гарч ирж байна. За тэгээд ер нь бол мэрэг монийн хүрээд өндөрлж гин. Тэгээд мэрэг монийн хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Танд таалагдсан бол лайк, шеэр. За цугийг маань subscribe дарж амжааг байгаа бол subscribe дараарай. Тэгээд найз нөхдөд хуваалцах ч юм уу өөрийнхөө үзэл бодлыг комент хэсэгт асуултыг хийх уриалж байна. За ингээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За 3 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншихаа хэсэг тавтай мөрөл. За та бүхэн маань You Are Enough гэсэн хүзрийг сонгосон хүмүүс. За эсвэл ордны чулуугаараа буюу за арслан, охин, хумах хилэнц за мэлхий ордны чулууг сонгосон хүмүүс бас орж ирсэн байх боломжтой. За ингээд цогтой тавтай морил. За өнөөдөр болохоор за стандартаар хүзрээ ашиглаад ер нь мэргээ хийх болно. За мэрэгнийхээ хүзрийг бол урьдчилаад маш сайн хольсон байгаа учраас одоо шууд дэлгээд явъя гэж бодож байна. За bottom хүзэр дээр хамгийн доотлын хүзэр дээр маань болохоор temperance гэсэн юм балансыг илэрхийлдэг хүзэр бол гарч иржээ. За ингээд хүзэрнүүдэд илгийа. За иймэрхүү хүзэрнүүд бол гарч иржээ. За эхний энэ хэсгийн хүзэрнүүд маань болохоор таны дотоод ертөнцтэй өөрийгөө хэрхэн мэдэрж байгаа 5 сарда хэрхэн мэдэрсэн за 6 сар руугаа ерөнхийдөө ямар хуу байдлаар шилжиж орж ирж байна вэ? 6 сар таны бодол мэдрэмж өөрийгөө мэдрэх байдал бол ямар хуу байдлаар үргэлжлэх вэ гэдгийг бол энэ хэсэг хүзэр маань илэрхийлнэ. Харин энэлийн одоо хэсэг басаа хүзэрнүүд донд болохоор
таны одоо нийгэмдээ өөрийгөө илэрхийлэх байдал, ажил төрөл, хайр дурлал гэсэн зүйлсийг бол танаас одоо гадна талаас чинь илүү харж байгаа байдлыг бол илэрхийлнэ гэж ингэж ойлгох хэрэгтэй. За хамгийн эхлээд за ямар ч хэсэн таны сонгосон хүзэр бол ийм хүзэр байж байгаа. За тэгээд энэ бол 5 сарыг илэрхийлж байна. За 5 сард таны хувьд за олон зүйлийг зорилго тавьсан олон зүйлийг хийгэж бодсон боловч за зарим зүйл бол таны хувь хүний чинь одоо өөрийн чинь сонголт эсвэл эргэн тойрны чинь хүмүүстэй хамааралтай байдлаар яг ийм 100% төлөвлөж исэн зүйлээ ингээд бүрэн дүүрэн биелүүлж чадаагүй ч юм уу энэ нэг талаараа өөрийн чинь сахилга бат юм уу эсвэл бусдын бас нөлөөгөөр ийм байдал хүрсэн байх боломжтой гэж ингэж гарч ирж байна. За хараахан зарим зүйл дээр зорилгодоо хүрч чадаагүй. За зарим зүйлийг бол хэтэрхий ийм өөрийнхөө хүч чадлыг өндрөөр үнэлж өндөр зорилго тавьж тэрлүүгээ зүтгэжсэн байдал бас байх боломжтой. За энэ зөвхөн таны зарим зүйлийг арай ийм амархнаар ч юм уу бодож ирсэнтэй ч холбоотой ийм одоо биелэгдээгүй зорилго бас байх боломжтой. Ийм сар болж өнгөрчээ. За зарим хүмүүсийн маань хувьд ямар нэгэн жоохон ийм сөрөгдөө мэдээ хүлээж авсан ч юм уу бохсожсэн зүйлдээ жоохон хараахан хурж чадаагүй магадгүй зарим нэгэн шалгалтын оноо чинь өөрийн чинь бодож ирсэн шиг байгаагүй ч юм уу үнэхээр их сайн бэлдсэн гэж бодсон боловч яг үр дүн гарч ирэхэд яг бохсожсэн хүлээж ирсэн тэр үр дүн чинь хүрээгүй ч юм уу тиймэрхүү одоо нюанстай сар бол ер нь болж өнгөрсөн гэж ингэж гарч ирж байна. За тэгээд таны одоогийн байдлаас ихсүүлээд за 6 сард ерөнхийдөө ямар хөө байх вэ гэдгийг бол эндээс харъя. За одоо бол та ер нь бол айгүй юм шилжилтийн байдалтай сүргэлдөөн, эргэлзээтэй байдал, тогтворгүй байдал, за зөрчилдөөн гэх юм уу ийм зүйл бол таны дотоод ертөнц толгой дотор ч юм уу маш ийм одоо эрчимтэй гэх юм уу явагдаж байна гэж бол харагдаж байна. Ер нь яах вэ? Ямар сонголтыг хийх вэ гэсэн эргэлзээ бол таны дотор айгүй ийм өндөр байна. За энэ нь болохоор ямар нэгэн сонголттой холбоотой ч юм уу илүү ингээд аль сонголтыг хийснээр би сэтгэл санаа амар амгалан байх вэ ч юм уу алийг сонгох юм бол сэтгэл санаа одоо сэтгэл дүүрэн байх вэ гэдэг тал дээр айгу ингээд эргэлзээд ямар нэгэн хоёр сонголтын ацсан шалгаан дээр ирсэн байгаад боломжтой бол харагдаж байна. Ер нь ингээд гэр бүлийн хинтэйгээ ч юм уу ойр тойрныхоо хүмүүстэй ажил төрөлтэй холбоотойгоор ажлынхантайгаа ч юм уу ер нь айгу юм нэг хэлэлцээр маягийн зүйл хийгээд байгаа юм шиг эсвэл өөрөө толгой дотроо маш их зүйл бодож байгаа боловч тэрийг гадна талаа биелүүлж чадахгүй, илэрхийлж чадахгүй байгаад байх юм тийм юмнууд бол бас ойрын үед таны амьдралд илүү юм давмгай байгаа юм болов уу гэж бол эндээс л харагдаж байна. За тэгээд ер нь бол ойрын үед ч гэх юм уу анхаарал төвлөрөл тал дээр эргэлзээ ихтэй байгаас болоод ч юм уу өнгөрсөнд нэг жоохон тийм таагүй байдал үүснтэй холбоотой ч юм уу нэг юм нэг зүйлээ гараасаа гаргах хурд гэх юм уу тэр зүйл чинь бол жоохон юм саадсан байдал бол харагдаж байна. Тууштай байдал ч юм уу эсвэл нэг зүйлээ нэм байгаар ингээд та цаг зараа сайн хийж чаддаг байсан бол одоо болохоор жоохон эсрэгээр нэг тийм гэр бүлтэй ч холбоотой эсвэл үр хүүхдтэй ч холбоотой асуудлаар ч юм уу жоохон анхаарал сарнсан байдал бол тамгаа бол харагдаж байна. Ер нь юмс яахан цаашдаа тодорхойгүй байдал ч юм уу юм хийгээд л үр дүн яаж гарах нь тодорхойгүй байгаа ч юм уу ийм нэг зүйлс бол таны одоо амьдралд илүү одоогийн байдлаар давмгай байгаа юм болов уу гэж ингэж бол харагдаж байна. Уг нь бол та өөрөө их нэмбай хүсэл мөрөөдөл ихтэй амьдралын чинь баланс ч гэсэндээ тодорхой байдаг. Ер нь яхаа сайн мэддэг төрлийн хүн бол байгаад байна. За тэгээд таны хувьд зарим зүйлсийг яг ингээд танаас өөрөөс чинь шалтгааллахгүй зүйлсийг ч юм уу зүгээр л хайчхад бас зарим талаараа бол айгүй хангалттай харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхгүй ингээд би л гэж юм шиг ингээд би бүх юмны төв гэж юм шиг яг тэр нэг зүйлийг шийдэх гэдэг ч юм уу бүхэл зүйлийг ингээд би өөрийнхөө хүчээр шийдэн ч юм уу эсвэл гэж ингээд бодоод байдаг чинь зарим талаараа таныг илүү юм төвхтэй байдал руу чиглүүлээд байх боломжтой байгаад байна л да тий. Эсвэл
эднээс илүү бий байх хэрэгтэй ч юм уу те илүү ингээд өөртөө төгс төгөлдөр би бүтээгээд тэрний хэллэг одоогийнхоо өөрийгөө те хүлэн зөвшөөрөхгүй заавал өөрчлөх хэрэгтэй шинжлэх хэрэгтэй би бол ийм хүн биш гэдэг талаас нь ч юм уу ингээд хараад нэг тийм өөрийгөө жоохон гоочлоод байгаа ч юм шигтэй тийм байдал бол яг одоо дээр чинь бас байж ах боломжтой бол харагдаж байна. Ер нь нэг юм байгаа байдал чинь жоохон урчин таалагдахгүй ч юм тийм. Гэтэл хүзэр маань за ер нь таны эргэн тойрны таныг ингээд харж хамгаалж байдаг ертөнцүүд гэх юм те. Юу гэж хэлж ийнэ гэхээр зарим зүйлийг зүгээр л хайчхаа, зарим зүйл дээр ингээд цагаан цаас шиг гэх юм те. Юу ч бодохгүй байхад бол бас өөрийн ч оролцоо байхгүйсэн ч гэсэндээ тухайн зүйлс ингээд цаг хугацааны аясаар гэх юм хүн байвал тэр өөрөө тухайн зүйлийг амсаж мэдэрч үзэж хаширч гэдэг юм тий. Иймэрхүү байдлаар ингээд бүх юм явах голдрлоороо явнаа. Зарим талаараа өөрийгөө ингээд хит төгс байх гээд байдаг зүйл чинь бол өөрөө чинь ядрахаас цаашгүй ч гэдэг юм. Нэг иймэрхүү байдлаар бол зөвлөгөө бол өгж гинэ. Тэгэхээр зарим зүйл дээр зүгээр л өөрийнхөө байгаагаар ч юм тий. Орхичхад бол асуудалгүй бол харагдаж байна. Тэгээд яг ийм нэг тий би л байхгүй бол би л оролцохгүй бол линкгүй л гэсэн юм нэг хандлага чинь бас нэг талаараа жоохон юм өөрийг чинь одоогийн чинь өөрийг чинь хийж байгаа юмнаас жоохон холдуулаад нөгөө туслая ч юм уу эсвэл бүтээ давхар гэж бодож байгаа юм чинь нэг тийм үр дүнгүй болчих гоо ч юм уу те нэг юм нэг хоёрын хооронд юм үүсчих магадлал өндөр байгаа учраас аль өөртөө чухал зүйлийгээ энэ одоо миний хувьд хамгийн чухал гэсэн зүйлээ барьж авч хийх нь 6 сарда таны хувьд илүү юм таатай байх нь юм уу ажил амьдрал өөрийнхөө байгаа байдал сайжруулмаар байгаа зүйл байгаа бол тэрийгээ илүү барьж авдаг ч юм уу эсвэл зүгээр одоо яг энэ чигээр нь хүлэн зөвшөөрөхөө зүгээр аргагүй зарим зүйл байгаа бол яг тэрийг тэр чигээр нь хүлэн зөвшөөрөх ч юм уу өдөр тутмынхаа амьдралыг илүү таашаах ч юм уу тийм байгаа зүйлдээ талархах ч юм уу гэдэг ийм сэдвүүдийг илүү ингээд дөвийл гэж юм те илүү барьж өгснөөр 6 сар таны хувьд тийм төгс одоо бүр ингээд бүх юм дээр төгс зүйл гэж бас байдаггүй ч мод гэхдээ зарим зүйлийн хувьд таны хувьд те юм төгс 6 сард болох боломжтой ялангуяа за нийгэм рүүгээ энэ шиг ороод харангууд гэр бүлийн харилцааны хувьд та илүү гэр бүлдээ цаг гаргах ч юм уу эсвэл хайртай хүнтэй илүү цаг гаргах ч юм уу эцэг их өвөг дэцтэй илүү цаг гаргах ч юм те гэдэг байдлаар илүү өөрийнхөө нөгөө нэг юм суур хаанаас хэн болж яаж гарч ирсэн гэдэг тэр зүйлдээ илүү ингээд талархалтай хандах эсвэл боддоор хамтдаа цагийг өнгөрөөх ч юм уу тэр хүмүүстэй илүү талархлаа илэрхийлэх ч юм уу гэдэг байдлаар сэтгэл санаагаа илэрхийлж өгснөөр таны нэг талаараа сэтгэл зүйн байдал чинь илүү сайжрах. За нөгөө талаараа таны эргэн тойронд чинь байгаа тэр танд харагддаггүй ч гэсэндээ таныг хамгаалж идэг ертөнцүүдийг те илүү ингээ баярлуулж өгөх ийм зүйл бол байна. Тэгэхээр та энэ тал дээр ерөөсөө үл тоолгүйгээр яг ингээд чин сэтгэлээсээ 6 сарда гэр бүлийнхэндээ аав ээжтэй ч юм уу те баярлан талархснаа илэрхийлэх нь илүү чухал цаг хугацаа болох нь таны хувийн өөрийн чинь амжилт бол 6 сар тийм чухал биш хийдэг юм хийдгээрээ хийгээд тухайн амьдралаа илүү ингээд хаппи өнгөрөөх нь бол 6 сар таны хувьд айгүй юм чухал байгаад байна. Ерөөсөө ингээд төгс рүү тэмүүлсэн өөрийгөө түр ингээд хазаарлж чулууга татах хэрэгтэй юм 6 сар л байж магадгүй бол харагдаж байна. Илүү их ингэж гүрийх ч юм илүү хичээх тусам юмс зарим талаараа таны хувьд ингэж болохгүй байгаа дам шиг нэг л тийм дутуу байгаа дам шиг мэдрэмжийг илүү авчрах гэдэг хандлага бол гарч иж магадгүй. Тэгэхээр илүү жоохон ингэж цуурлууга орт орой гэсэн юм мессеж бол гарч ирж байна. За энэ чи болохоор гэр бүлтэй эсвэл хостой хүмүүстэй зориулаад нэг үзэр нэмж дэлгэн за мөн ганц бие хүмүүстэй зориулаад нэг үзэр бол дэлгэх болно. За ингэж нэмэлт үзрөө дэлгэж харъя. За эхлээд хостой болон гэр бүлтэй хүмүүстэй зориулаад үзэр дэлгэжээ. За хостой гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд ямар нэгэн тодорхой зорилго тавиад түүнийхээ төлөө хамтдаа тэмүүлэх ч юм уу эсвэл таны хувьд те энийг ингэндээ тэгэндээ гэж бодож исэн зүйлээ яг хостойгоо ч юм уу эсвэл гэр бүлдээ бол зүрх сэтгэлээсээ яг ийм ухамсартайгаар те биелүүлэх сар чинь 6 сар
гэж бол гарч ирж байна. Ямар нэгэн цогтой хамтаа аялалд явж юм уу. Нэг бөөнөрөө нэг инкинсэндаа ч юм гэж энэ бодож ирсэн юм байх юм бол тэр одоо зүйлээ 6 сард биелүүлэх нь одоо их тохиромжтой цаг хугацаа бол байх нэ гэж ингэж бол харагдаж байна. Таныг одоо жишээ нь энэ хүзэрний энд байгаа жижиг шар йод гэж хэлдэг аахгүй. Энэ болохоор бурхнаас өгж байгаа бэлэг. Танд одоо хичнээн зарим зүйлстэй ингээд за заримдаа өөртөө ч юм уу те эсвэл юу гэдэг яг юм боломжгүй юм шиг мөртлөнгөөсөө яг ингээд болгочвол болохоор ч юм шиг тийм зүйлс ч юм уу те таны амьдралд байх юм бол зориглоод энэ сарда бодож исэн зүйлээ биелүүлчихэд зөвхөн таны хүчээр явдаг юм бас байхад таны хүчээс илүү хүчтэй юм танд нөлөөлж идэг, танд тусалж идэг ч юм уу те. Тийм зүйл бол байгаад байна. Үргэлж ганцаараа юм шиг бодох хэрэггүй, эргэн тойрон чинь үргэлж тус дэм орчид юм аа гэдгийг энэ хүзэр маань бас давхар илэрхийлж байгаа. Тэгэхээр удаан хугацаанд бодож исэн зүйлээ биелүүл. За биелүүлснийхэн дараа та өөрөөрөө маш их бахархах ч юм уу хийсэндээ одоо л хийснийг болж дээ гэсэн юм. Таашаалыг гэх юм те 6 сард л мэдрэх нэ. Хостойгоо эсвэл гэр бүлтэйгээ холбоотойгоор. За хосгүй буюу сингл хүмүүсийн маань хувьд ямар нэгэн тийм гацаанаасаа гарч ирж чадах нэ. Өмнө нь юугийн одоо ингээ хостой болмоор байгаа боловч нэг цэг гэсэн нэг тийм шалтгууд таны амьдралд байдаг гэсэн бол энэ сард илүү ингээ эрхчлөөтэй тэр яасан ч яадын ч юм нэг тиймэрхүү жоох юм хайнга байдлаар ч юм те өөрийнхөө хүлээсийг тайлж чадах юм бол магадгүй таны амьдрал гайхамшиг үүсч магадгүй юм. Таал энэ өөрийг чинь уйдсан байгаа энэ уяаг тайлж чадхаас биш энэ бодлын хүлээснээсээ та өөрөө гарч чадхаас биш хинч танд мянган гоё хүнийг танилцуулаад та тэр хүнтэйгээ нийлнэ гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр эхлээд өөрийнхөө харах үнцэг бодол би юу бодож одоо явдгийн те энэ хосын харилцааны хувьд хос гэж юу юм сингл байх амьдрал маань ямар байгаа юм ч юм те нэг жоох нэг тийм өөрлөгөө эргэж өнгийснөө тэндээсээ ингээд гарч чадах гарцыг олсон юм 6 сар бол байх боломжтой бол харагдаж байна. Зориглоод үз юунаас ч битгий боломжийг бүү алт гэсэн юм мессеж бол гарч ирж байна. Гэтэ юмс яг ингээд эхэндээ бол тодорхойгүй байж магадгүй. Гэхдээ таны юу хийж яаж үйлдэл гаргаж байгаас хамаарат те тэрний дараагийн үр дүн бол өөрчлөгдөж эхэлнэ гэж ингэж бол харж байна. За үргэлжлүүлээд ажлын хувьд гэх юм бол 3 дугаар сонголтыг хийсэн хүмүүсийн маань хувьд өмнө нь магадгүй ихэнх хүмүүс маань маш олон жил ажилласан ч юм уу. Эсвэл нэг газараа маш олон жил ажилласан ч юм уу. Эсвэл нэг салбартаа маш олон жил ажилласан хүмүүс бас байж магадгүй. Тийм учраас илүү их туршлагатай алдаж онож үзсэн. Тэгээ ер нь яавал ямар байдгийг ер нь бол мэддэг болсон хүмүүс бол илүү ноёлж байгаа юм шиг бол энэ сонголтыг хийсэн хүмүүсийн ерөнхий энергиас бол харагдаж байна л да. За гэлээгээд таны одоо өнгөрсөнд туучиж тэ ирсэн энэ амьдрал чинь бас заримдаа өөр байж болд юм аа ч юм уу. Эсвэл ингээд байнга та ингээд өөрийгөө юм нэг хураасан ч юм уу тийм. Ер нь ингүүл тэгэндээ тэр намайг ингэж хэлвэл би тэгж хэлэндээ гэсэн нэг тийм бэлэн үгээ бэлтцэн хүн шиг ч юм уу те нэг тийм байдал бол таны амьдрал харж байгаагүй юм идэхгүй ч юм эсвэл угаасаа юу болох нь би мэдж байгаа учраас энд яг ингэ ч юм уу нэг ийм байдлаар ер нь ажилдаа айгүй ханддаг юм шиг бол харагдаад байна л да. Магадгүй таны энэ ажилдаг салбарч айгүй юм ачаалттай ч юм уу те биеийн хүчний ч юм эсвэл оюунаар дамжуулаад таныг маш их ядраадаг юм төрлийн салбар байх боломжтой байгаа тань. Тэгээд аль болох те илүү ингээд би яавал эндээс ингээд амьд гарах вэ гэж юм шиг нэг юм өөрийгөө хамгаалаад сурцсан ч юм уу те. Ийм нэг хамгаалтын механизм руу хамгаалтын байдал руу 6 сар тесрэгээр орчих юм шиг бол харагдаад байна. Энэ дээр нэмэлт үзэр авъя. Ингээд та өөрийгөө бариад ч юм уу те яг нэг юм хэвэнд өөрийгөө цутгаад ч юм уу эсвэл өмнөх өөрийнхөө ингээд олж харсан бодсон ингүүл зүгээр юм байна гэсэн ч юм уу те нэг тийм нэг гаргалгаараа яваад ах юм бол 6 сар за магадгүй таны ажлын тал дээр орж ирэх нэг шинэ боломжууд ч юм уу те эдгээр чинь бол
хаагдаад өөр тийшээгээ тэг өөр хүнд шилжчих магадлалыг өндөр аваад байна. Тэгэхээр альва юмд айгүй юм нээлттэй би бэлэн шүү, шинэ юм хийж үзмээр юм шүү ч юм уу те. Үнэхээр тэ магадгүй та нэг зүйлийг хийсээр хагаад бүр ингээд дуудсан ч юм уу байж магадгүй. Гэхдээ одоо харин ингээд би өөрсдөө сонирхолтой байна гэдгийг нь бол нээлттэйгээр илэрхийлж байх юм бол танд шинэ боломжууд, шинэ гарцууд, за магадгүй томилолт ч юм уу те яд юу гэдэг юм шилжилтүүд ч юм уу те орж ирэх боломжтой гэж бол харагдаж байна. Тэгэхээр өөрийгөө ямархуу байдлаар илэрхийлэх сэтгэл санаагаа ямархуу байдлаар те одоо тодорхойлох гэх юм уу сетап хийх вэ гэдэг чинь танаас маш их шалтгааллах нэ гэж ингэж харагдаж байна. Тэгэхээр зөвлөгөө нь гэх юм бол аль болох нээлттэйгээр эргээр гэх юм уу те эерэг хандлага гаргах нь их зүгээр аваад байна. Тэ зарим үед магадгүй та ингээд өөрийгөө хамгаалах нь илүү таатай байдаг байж магадгүй. Гэхдээ 6 сар бол арай өөр сар шүү гэж ингэж хэлж өгч байна. За тэгээд ерөнхийдөө яг одоогийн энэ нэг тодорхойгүй байдал ч юм уу те дотоод зөрчилдөө ихтэй байдлаасаа үүдэлтэйгээр таны хувьд жоохон юм сэтгэл зүйн талд гэх юм уу нэг амархан уйлчих гээд идэх ч юм уу эсвэл нэг юм амархан гомдчих гээд идэх ч юм уу тийм нэг сэтгэл зүйн тогтворгүй байдлаас 6 сар жоохон ноёлох гээд байж магадгүй байдал бол харагдаж байна. Тэгэхээр илүү ингээд юмстэй зөрчилдөхөөсөө илүүтэйгээр те та одоогийнхоо байгаагаараа ямар нэгэн төгс зүйл рүү зүтгэхгүй байсан ч гэсэндээ одоогийнхоо байгаагаараа та бол хангалттай их туршлагыг хуримтлууд ирсэн ядаж энэ сард та ингээд өөрийгөө байгаагаар нь хүлээж авах чинь нарыг атгах байгаа юм шиг ч юм уу тийм том шинэ гэрэл гэгээрээ дүү өөрчлөлтийг бол авчрах боломжтой. Нөгөө талаараа таны өөрийн чинь хувийн сэтгэл зүйн эрүүл мэндэд бас юмд болон өөртөө хэрхэн зөөлөн хатуу шаардлагагүй тий одоо хандж байгаа байдлаас хамаарат өөрийн чинь сэтгэл санаа нөлөөлөх нэ. Тэгээ сэтгэл санаа доктортой сайхан өдрөг байх юм бол ажил төрөлчин ч гэсэндээ өдрөг бүтэмжтэй сайхан байна. Мөн зарим талаараа альва зүйл зарим зүйлд ингээд өөрийнхөө үзэл бодлыг бас ингээд шулуухан ер нь бол өөртөө ихтэйгээр хэлж чаддаг байх нь бол айгүй чухлаа 6 сард. Би болоогүй би одоо тий ийм албан тушаалтай учраас эсвэл би ийм юм чинь энд оролцохгүй ч гэдэг юм. Тэнийг бие авсан байдал эсвэл өөрийгөө хэд хамгаалсан байдал бол зарим талаараа хүмүүст буруугаар ойлгодог ч юм уу эсвэл танд ингээд өөрийгөө илэрхийлэх шинэ боломж арай нэг юм нэг өөр зүйлийг барьж авахд чинь жоох юм хаалт болоод иж магадгүй. Тэгэхээр аль болох нээлттэй ч юм уу эсвэл ер нь л ингээд хитрхи өөртөө өндөр шаардлага тавилгүйгээр илүү уян хатан хандлагаар өөртөө голно. Өөртөө хандах нь их чухал юм сар бол байгаад байна тий. гэж ингэж бодвол гарч ирж байна. За тэгээд мэрэг маань ер нь бол энэ хүрээд дуусж гин. Тэгээд таны амьдралд юу таныг одоо хамгийн их зовоож ин үү те юу таныг юмдаг жоохон гонигтай уйтгартай болгоод байна. Тэр зүйлийгээ дахин нэг эргэж хараад яг тэр зүйлийнхээ эсрэг би яагаад одоо заавал энэ зүйлд зориулж өөрчлөгдөх ёстой юм бэ ч юм аа. Тэгээ ямар нэгэн тиймэрхүү байдлаар ингээ гаргаж олж харахыг бол хичээгээрэй гэж миний хувийн зүгээс бол зөвлөмөр байна. Тэгээд илүү их аз жаргалтайгаар таашаалтайгаар өдөр бүрээ мэдрээ те өөрийнхөө цаг хугацааг илүү одоо өр бүтээлтэйгээр гэх юм уу те өнгөрөөх нь нэг чухал юм сар бол байна шүү гэж ингэж гарч ирж байна. За ингээд мэрэг маань ер нь бол энэ хүрээ дуусж байна. Тэгээд мэрэг маань таалагдсан бол лайк, шеэр, subscribe дараарай. За мөн комент хэсэгт бас үзэл бодол талархлаа ч юм уу те эсвэл юу ч бичиж болно. За тэгээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай.